Сонсогч та бүхэндээ өчигдөр мэндийг хүргэе. Дэлхийн монголчуудын эмжил радио 88.3-аас 7-ны дагаас баасан гарагийн 21 цаг 10 минутаас хүргэж байгаа айцаа хамтдаа давцгаа оройтой амар цаг нэвтрүүлгийн 2025 оны 3 сарын 14-ний баасан гарагийн дугаар шууд хүргэж бэлэн боллоо. Студид хүлээгч Чанцаа Амийн найруулагчаар ундрах нар ажиллаж байна. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Хятадын дотоодын болон улс хоорондын нислэгийн тийд захиалга хэмнэрсэн үйлчлэгээ үзүүлэгч Чайна Цэгийн мэн мөн шингээх чадвартай ботегээл хамтран ажиллаж байна. Шонхруудтай өчигдөр мэндийг хүргье. Бүгд өчигдөр мэнд манайхан тулаанд бэлэн үү? Билээ. За тэгээ тулалдаад цол дэвшиж байгаа сонсогчд маань байгаа юм болов уу? Ямар хөө байгаа юм болоо? За нэг өнөөдөр нэг ганц цолоо дахиад нэг дурдчих тийм үү? За нэвтрүүлэг маань ер нь нийт бол нэг 5 цол байгаа. За хамгийн доотлын цол нь болохоор болжмор гэсэн цолтой аимшигын яриа сонсч чаддгүй. Гэхдээ дуртай хүмүүсийг бид нар болжмор гэж нэрлэн тэ. За амар зүйлд хаяа нэг сонсч амар зүйлийг нэг хаяа нэг сонсчдаг сонсогчд маань бялцуухаа. За аимшигтай яриа донцсон сонсогчтой бол бид нар шонхор гэж нэрлэдэг байгаа. За үүний дээр дахиад 2 цол байна. За тэр нь бүргэд буюу хатан зоригтон те аимшигтай зүйл сонсоод шууд нам унтчихдаг. Нойрны юм хийгээд байна. Нойрны имтэл юм да те. Тэгэхээр эдгээр сонсогчдыг одоо бүргэд гэж нэрлэнэ. За үүний дээр бол алмас байгаа. За нэвтрүүлгийг нэгж дугаарыг алгасалгүй сонссон. Яг нөгөө амар цаг гэдэг нэвтрүүлэг гэдэг үүднээсээ л ийм нэр өгчөд болохоос ш. Үзэмж тэр бол ерөөсөө биш шүү. Зүгээр аимшигтай те гэдэг утгаар нь алмас гэсэн очиг өгöd байгаа. Тэгэхээр энэ 5 цолын алин дээр нь энэ явж байна гэдэг бас цол ахиу манайхаа. Тэгээ шинээр орж иж байгаа болжмөрөд бас байгаа л илүү дээ тий. Тийм бас биччихсэн шүү. Шинээр орж иж байна. Нэвтрүүлж нөхөө сонсож байгаа шүү. Би ямар цолон дээр очих вэ гэжсэн. Болжмөр болно. Тийм болжмор хай. Тэгээ яг хаяа сонсчдаг юм бол бялцах болно. Бүр ер нь жоохон айгаад байдаг бол болжмор болчихж байгаа. Зарим нь орж ирээл зүгээр лайк зүрх дарчаал гараа авчдаг шүү. Тийм байлээ. Уг нь гэхдээ нэг тийм айхтар яг амар чигдэл дассан баг. Би бас өөрөө дасцсан юм шиг үлээ тий. Анхандаа над ч гэсэн заримдаа нэг жоохон амар ч юм уу даа гэсэн бодол төрдөөс өөрөө бас дасчдаг юм шиг ба шүү. За тэгээ нэвтрүүлгийн групптэй нэгдэж амжаагаа бол групптэй нэг тэрэ 5 дахь өдөр болгон энэ группээс битээр пост аваад уншиж хүргэдэг. За уншиж хүргэсний дараа бол шууд уцаа нэгээд сонсогчтойгоо холбогддог. За өнөөдөр тэгэхээр түүх уншиж өгөх нь хамыг ч хэдэн пост бэлдсэн бэ? 3 посттэй. За би 2 пост бэлдсэн. За би төгөлхлээ. За сонсогчийн пост. За орой минь шонхрын дараагийн төвшин буюу аламс нь байна. Би ер нь хүүхэд байхасаа сүнс чөтгөр газар усны савдаг сонирхдаг болсон юм. Намайг 3 дахь анги төгсдөг зун аав ээж хоёр маань нутгаасаа гараад 20 жил болжээ гэд арын сайхан Арангаа аймгийн нэг сумыг зорлоо л доо. Бид их тухтай явсан. Аав ээж хоёр нутаг усныхаа тухай яриад л хүүхэд байхдаа энд тоглосон тэрүүгээр ч хонь хариулдаг байсан гэдэл аав ээж хоёр нь энэ ч хурмаа ээж байлаа л да гэд нутгийнхаа байгалийн тогтцоц чулуу уул гадны тухай домог ярьж өгөөд л их л зугаад явж ирлээ. Тэгээ явж байгаад ээж аавыг үгүй энэ замаар явж яах гэдэг юм бэ? Гэтэл болохоор харахгүй болоогүй юм чи энэ уулыг давчи зам овоод авчлаад амар гэдэл давлаа л та. Нилээ хол явснаа ашгүй нар жарахаас ч өмнө гарч амжлаа гэд хоорондоо ярьж байгааг би сонсоод гайхаад гүн нар жарахаас өмнө гардаг ямар учиртай юм гэд асуулаа. Тэгсэн ээж орой болохоор энэ газараар явж болдгоо маа гүйдэлтэй. Нутгийн нэг айлын хүн сумын төв орох гэж яваад алга болоод аав нь хүүгээ энэ уулын билээс айсан янзтай хухаа цайцсан амьгүй болцсон байхыг нь олсон гинлээ. Хөх уулныг гүйдэлтэй таарад өөд болсон гэж үлээ. Ээжийн үеэл ихчэнд нь очиж гэж хэлсэн гинэ. Ингээ ээжийн үеэл ихчэнд нь очиж хит хонохдоо баян хайрхан гэдэг дүнхийж харагдах том уул нь дээр цайс үнийхэд ээжийг өргөнгээд очлоо л доо. Тэгсэн ээжийн эмээгийн тухай ярьж байгааг сонслоо л доо. Энэ уул их тогшин хайрхан савдагтай. Хүмүүс мод авч болдог байхад ээжийн эмээ мод бэлдээд үүрээд ирдэг байсан. Их сонио шүү. Гэхдээ би гайхаад асуудал байнга л майн мэгзэг уншдаг хүн байсан юм да. Тэрэндээ савдгийг аргадаг байсан баха гэж ярьсан. Ээж хүүхэд байхад энэ уул битүү модтой байсан. Одоо модгүй болж тэг гэхэд үеэл их чинь үгүй яагаад нөгөө хинч гэлээдэ нэг хүний нэр хэлээд хайрхны юм савдаг байсан цагаан таргыг нь агнаад эхнэр хүүхэдгээд бүгд нас орсон. Тэр цагаас хойш модгүй нүцгэрчгээд одоо л мод ургаж байна гэж үлээ. Мөн тэр нутагт Баава гэдэг хувилгаан хүн байсан юм. Аадар бороо орж байхад нь өөрөө огт нордоггүй, унаж яваа морных нь толгой сүүл нь орчихсан явдаг. Тэгээ Бааваг ирэхэд нь ирээд явхад нь өвдөж ясан ээж зүгээр болоод босоод ирдэг байсан гинлээ. За тэгээ цааш нь аяллаа урагшлуулан сумын төв рүү явах замд дулаан хайрхан гэдэг уулыг сүнстэй бүрийг болохоор л хилэн хар морьтой хүүхэн гарч ирээд хүмүүсийг нэрээр нь дуудаад хажууд юм яриад яваад байдаг. Цулбараа доош нь унжуулаад явхаар алга болчихдог. Тэр гүйдэлтэй таарсан цөөнгүй хүмүүс байдгаа гэж аав хүүхэд байхдаа тэр яриаг сонсоод өөрөө нэг таарч үзэх юмсан гэж бодоод зориг гаргаад харахгүй болохоор очиод гарч ирэхийг зөндөө хүлээгээд гарч ирээгүй гэсэн гэдэг. Харагддаг хүндэл харагддаг юм шиг байлээ. Дараа нь 2-3 удаа очиод таараагүй гэсэн.
Дараа нь бид тайгар чулуу үзчихээ буцаж байхад энэ газараас гүйдэлтэй трактортой 2 хүн аймаг орох гэж явхад нь гинэд тракторын хамар дээр нь тал нь хар тал нь цагаан сэгсээс үстэй нүцгэн хүүхэн гарч ирсэн. Ирээд жолооч нь хуруугаараа урд хүүхэн гэж орилж байгаад эрүүн мултраад ухаан алдаад унчихсан гин. Тэгсэн хажууд нь сууж явсан хүн машиныхаа урагшаа хараад юу ч олж хараагүй. Тэгээд трактораа бариад аймгийн төвөө эмнэлэгт хүргэсэн юм гинлээ. Удалгүй жолооч нь ухаан орсон ч галзуураад нас барсан гэж аав ярьж өглөө. Би гэдэг хүн чинь энэ зууны аялалд яваад сүнс чөтгөр гэдэг зүйл дуртай болсон доо. За тэгээд удахгүй өөр тохиолдсон явдлаа бичнэ. Та хоёр минь үнэхээр гоё уншдаг шүү. Нэг ч дугаар алгасгүй бүгдийг нь сонсогч байна. Ажлын амжилт хүсье гэсэн байна. Оо баярлалаа амар гоё. Хурны өгчээгээ. Хит хитэн сүнс ярьчлаа шүү дээ. Тэг лээ тий. Нэлээ хол юм ярьчлаа. За. Өргөжлүүлэн дараагийн постыг уншъя. Өөр тохиолдсон явдлаа бичээ. 2020 оны намар цайзын алтан үлгэд байх цагаан өнгийн 2 өрөө байшин зойртой өвдөндөө шаттай их л гайгүй цэвэрхэн хашаа байшин цэвэрхэн ийм хашаа байшин нүүж орсон гинэ. За тэгээ харин эргэн тойрон хамар хашааны айлуудын байгаа байдал ер нь жоохон онцгой. Олон хүүхэдтэй аав ээжнийх уудаг тийм онцгой айлууд их байсан л та. За манайхаас 40-50 метрийн зайтай оршуулгын газар байдаг байсан ч бид тухайн үед бол нэг юм бодлого нүүж ороод ингээм амьдрах болсон. За тэгээ тухайн үед хөл хороо тогтоогоод бүгд л гэртээ байдаг гэсэн боёо ковид үйл юм байна л да. За тэгээ нүүж очсноос хойш сарын дараагаас хачин чихтэй дуу чимээ гардаг нэг л онцгой мэдрэмж төрсөн ч хажуу айлынхан байхаа эднэрл уугаад те орилдоод байгаа юм байна да гэж бодоод өнгөрдөг байсан. За тэгсэн нэг шүнд хаалга хин нэг хүчтэй цохов. Сэрэд хэсэг чагнаж байгаад гэрийнхэндээ хэлтэл юу ч сонсогдохгүй байна, юу ч алгал биш гэж хэлээд өнгөрөв. Хаалга тогшох чимээ, хүний алхах чимээ шүн болгон сонсогддог болсон ч гэрийнхэн маань тоодоггүй. Гэтэл нэг шүн шатан дээр яг тог гэд болтгүй. Тэгэд юу юм болоо гэд хартал бүхтийсэн, навсайсан, саарал дээлтэй таягтай эмээ зогсож байдیں۔ Үгүй юу харчваа та нар хардаа тэр шатан дээр эмээ байна гэсэн чинь манай дүү ч гэсэн харсан. Тэгээд тийм байна юу эмээ юм болоо яасан эвгүй муухай эмээ вэ гэхээр нь нөхөртөөгөө хамт гарах уу гэд ахаад цонхор хартал нойлын хажууд цааш харчихсан зогсож байдیں۔ Йоо гарч чадаагүй л дээ. Тэгээд нөхөр болохоор дүү бит хоёрыг худлаа яриад ээ юу ч алгал биш те та хоёр уйдаад байгаа юм гэж хэлээд огтхонч тоогоогүй өнгөрсөн. За тэгэхэд хэд хоногийн дараа ахаад л тэр хаалга тогшиж чатаар өгсөж уруудах өксөх тиймэрхүү чимээ дуулдах болсон. За тэгээд хаалгаа түгчих гээд очтол хаалга өөрөө савгдаад онгоосон. Үнэхээр муухай аимшигт санагдсан. Гэрэл гэгээтэй өдөр байсан бас дүү бит хоёр байсан айсандаа хашаандаа зогсоод хажуу хаваа хараад байж байтал хажуугийн нөгөө уудаг айлаас нэг ихч гарч ирсэн ээ. Хүүе мэдүү танах ямар их чимээтэй юм бэ? Байнгын хашаа хаалга нүдхийн шүн болгон гарч орохыг юу хийгээд идэм бэ гэж авдаг. Тэгэхээр манайх биш штэ олуулаа амьдрдаггүй нохооч байхгүй сони юм да. Гэтэл нөгөөгч байнгын нүдсэн цогсон чимээл гардаг штэ танахаас гэв. За ингээд тэр орой нөхөртөө хэлдэл нөхөр согтуу хүмүүс юу ч гэж ярьж магадгүй шүү. Тоогоод яах ингээд тоосонгүй. За яг тэр шүн нэг цаг өнгөрч байхад хаалга дахиад л нүдсэн. Дүү бит хоёр тэр хаалга амар нүдэд нь штэ. Гү чи гараа гэд нөхрөөгөө гаргатал юу ч алга муур үүдэнд хөвтөж байна да гэж ороод ирсэн. За ингээд тэр шөнө хөлс асгараал унтчих чадахгүй байсаар нэг мэдсэн унтаад сэртэл дүүгийн толгой дээр нөгөө бөхтөр эмээ харагдаад байсан. Тэгсэн нуруунда хүүхэд үүрчихсэн юм шиг нэг тийм эмээл суучсан байсан. Тэгээ дүүгийн үсийг илжсэн. Тэгээ би шууд орлол гэрлээ асаагаал гэрийнхэн сэртэл дүүгийн үс нь хүн зулгаасан юм шиг босож ирсэн гэнэ. Тэгээ ёо шууд ингээл дүү уйлал явцсан. Тэгээ маргааш нь бид нар бөө ламд ингээ үзүүлсэн. Тэгсээ гэж хэлсэн бэ гэхээр газар таарахгүй оршуулга ихтэй газар байна. Бушуухан нүү гэж хэлсэн. За ингээд бид нар тухайн жилийн хавар нүүгээд за энэ нэг амжигтай юмнаас салсан даа гэсэн байна. Оо ясэ юугүй юм те. Тийм байна. Оршуулга газар таарахгүй гэдэг юм айгүй хэлэх юм да. Тийм гадар те. За хамтрал жишээ танилцуул өргөжлүүлье. Хятадын дотоодын болол улс хоорондын нислэгийн тийз захиалгын мэргэсэн үйлчлэгээ үзүүлэгч Чайна цэг юм байна. Тэгэхээр эндээс та бүхэндээ дараах мэдээлэл хүргэе. Нислэгийн статус шалгаж болдог. Хойшлогдох юм уу, цагтаа явах уу те тэрийг ороо шалгачих юм байна. Та нислэгээ захиалсан бол бүх зүйл болсон гэсэн үг бас биш байх нэ. Нислэг ямарваа нэгэн тохиолдолд цуцлагдаж болдог. Тэгэхээр таны утсанд нислэгийн төлөвийн утас болон имэйлд мэдээлэл илгээсэн ч гэсэн ямар нэгэн байдлаар танд хүрээг байж болно. Тэгвэл та Чайна цэг юм гэж ороод нислэгийн төлөв хэсгээр ороод өөрийн нислэгийн дугаар болон огноогоо оруулаад таны нислэг яг цагтаа нис хэвэндээ байгаа хэсгийг нь ер нь шалгахчаад гэмгүй байдаг тийм. За тэгээ хоёрт нь болохоор нислэг цуцлагдах магадлал болохоор 1-5% байдаг. Тэгвэл таны нислэг цуцлагдвал та яг яах вэ? Яадаг вэ гэхээр нислэг цуцлагдсан үед нислэгийн компанитайгаа хоёр санал авч болох юм байна л да. Хоёр сонголт авч болдго юм байна. Нэг нь нислэг захиалгын төлбөрөө 100% буцаагаад авчиж болдго юм байна. Харин нислэгийн компани санал болгох дараагийн нислэгтээ шилжиж болдог байна. За тэгээ мөн хэрэглэгч өөрөө нислэгийн компанитайгаа
харьцаж асуудлаа шийдэх боломжтой боловч энэ цаг авдаг туршлага нэлээд шаарддаг гинэ. Учраа олцохгүй байх жишээ. Тэгэхээр airline компани утсаа маш их дуудулдаг гэх мэтчлэн асуудал гардаг. За энэ бүх үйлчлэгийг төгс 100% авахд China цэгийн маань хамт олон туслах юм байна. За тэгээд нислэгээ захиалаад баримт авах нь гадны системээс авснаас одоо хямд болдог. Тэгээ байгууллага дээр 10% нөөц шивддэг учраас гадны системээс 10% хямд үнэтэй гэсэн үг. За тэгээд хятадын 28 авиа компанитай шууд холболт хийгдсэн систем учраас оператор болон зуучлал байхгүй. Тэгэхээр үнийн хувьд бас хямд болох нь. За ингэснээр хятадын 221 хот болон дотоодын нислэг болон за тэгээд гадаадын нислэгийн тийз захиалга хийх боломжтой болдог байна. За тэгээд нислэгийн томоохон хэд хэдэн сүлжээ байдаг. Тэгэхээр маань энэ China цэгийн юм хамт олон болохоор Монголд урд өмнө байгаагүй шинэ сүлжээг нэвтрүүлж байгаа юм байна. Ингэснээр дараах давуу талуудтай юу юм гэхээр бусад билетийн касс болон онлайн системүүдээр дууссан нислэг энийг тэр байх боломжтой юм байна. Өөр газар дууссан байгаа гэдэг шүү дээ. Суудлахгүй. Тэгэхээр ийшээ хандвал бас байх боломжтой. За таныг авахыг хүссэн билет манай систем дээр зарагддаг юм зөрүүгэн дор хаяж ингээ бодоход нэг 200 гаруй. За түүнээс дээш илүү хямдарч зүрэн гардаг. Энэ 200 сая төгрөгийн зүрх бол гаргал юм байна. Гинт ер нь ийшээ дэшээ явахаар болохоор тасалбар олдгоо болж идэг шүү дээ. Ийшээ бол хандуулахгүй тохиромжтой юм байна да. Заяг баашлууд Улаанбаатар хот Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо Эмэн 5 офисын 15 давхарт 1510 тот дэрэлж байна. Холбот хотсын дугаар 76 10 55 55 76 10 55 55 гэсэн дугаар руу замун веб хуудас www.echina.cgm гэсэн сайт руу орхон за сошиал хаяг нь eChina Монгол гэж ахар мэдээлэл гарч ирнэ. Баярлалаа хамтран ажилласан Хятадын дотоодын болон улс хоорондын нислэгийн тийз захиалга мэргэсэн үйлчлэгээ үзүүлэгч eChina.cgm байна. Баярлалаа. За ингээ үргэлжлүүлэн дараагийнхаа постыг хүргэе. За дараагийнх нь пост нь болохоор нөгөө Хишигтийн Цэрэнбат гэж зарим хэд хэдэн сургамжийг явуулсан тийм ээ. Тэгээд одоо баг хэдийн үс 4 5 үссэн нөө. Өнөөдөр 6 дахь сургамж байна. Уншиж хүргэе. За энэ түүх бол надад тохиолдоогүй. Тэр тийм 1930-аад оны үед болсон үйл явдал гэдэг. Намайг баг байхад нутгийн нэг анч буураа ярьж байсныг нь энд сэрэлв. Ардын хувьсгал ясны дараах нь нутгийн маань нэг сайхан хайрхны үрд маш содон зүстэй тарвах үзэгдэх болсон нь урд хоёр хүлэн болон за хинхтгэн цаав цагаан тарвах байсан гэдгээ. Тухайн үед шүтлэг ихтэй нутгийн ардууд тэр зүг дээжээ өргөөд цочоож үргийнхээс болгоомжилж ойр хавьд нь ан гөрөө хийх түш түлээ бэлтгэхийг цээрэлдэг байж. Тухайн тарваг нь бусад тарвагнаас биеэр том. За тэгээ өглөө оройд гарахгүй зөвхөн өдийн алдад гач ирээд тааваараа эдэршилж байгаа дошин дээрээ ихэнх цагийг унтаж өнгөрүүлдэг гэсэн гинэ. Зуны цагт бороо шаган орж явахад дошин дээрээ хойд хоёр хөл дээрээ зогсож бороо нороод байж ирснийг нь олон хүн харсан юм байна. Мөн тоотойхон хошгордог байсан бөгөөд хошгорхон нэг тийм аргил бүдүүн чанга хідэн сахалтын газар ч гэсэн сонсогддог байж. Тэр тарваны талаар агнах тухай ярих юм бол заавал нэг бэрхшээл учирдаг тул манай нутгийнхан ч тун цэрлэж хүндэлдэг байж л дээ. Ингээд дан гарахын өмнө дошинд нь мөргөд явбал ол зомог дүүрэн байдаг гэж ярилцдаг байлаа. Ингээд 1937 оны үед тухайн үеийн доо яамны төлөөлөгч хинхэгэн дэнцсэн нэг нөхөр манай нутагт гэр бүлээрээ очиж олон жаал өрхийг цус нулимсанд нь живүүлж харгас хэрцгийг харахаар нутгийн иргэдийг айлган сурдуулж байж. Нэг удаа нутгийн анчин өвгөн тэр дошинд мөргөж байгааг харсан нөгөө хинхэг ховсгалж ядарсан өвгөнийг баривчлаад торчиж л дээ. Ингээд маргааш нь нөгөө дошин дээрээ очиж луухар бүдүүн борхины хулхаар нь сум зоож Ялсан баатрын дүрээр ганцаглан явж олон жайлаар орж гараад л явсан юм байна. Тэгэртээ ярьсан ба. Түүнээс хойш 3 хоногийн дараа эхнэр нь боорцог хайрж байгаад өнөө хинхийг төлөөлөгч гэртээ бүдрүү унахта буцалж буй халуун тостой тогоонд цээжээрээ очиж үлэмж хэмжээгээр түлэгдсэн ба. Туунчуудлахгүй шархан хүндэрж амьдаараа өмгөрч шарханд бүр үтсэн байдаг гэсэн. Түүнээс 7 хоногийн дараа амьсгал хураасан юм байна. Харин түүний дараахаа эхнэр нь гинэд галзуурч чармаа нуцган гүйж явсныг нь нутгийн хүн эмнэлэгт бараа дуусна толгоохороо чулуу хан мөргөснөр байгаад үгс юм байна. Ингээ өнчөн хоцорсон ганц хүн нутгийн нэгэн айлд өргүүлсэн боловч удалгүй л мөн моринд чиргүүлээд нас орсон байгаа. Тухайн тарвага байсан дошны доохон талд нь жижигхэн булаг ундардаг тэрүүхэндээ намагтай байсан боловч маш хурдан булган ширгэж намг нь хатсан гэдэг. Ер нь байгаль ихтэйгээ зөв бусаар хайрцах нь удам угсаагаараа тасартал харгалах хэмжээний нүгэл хурааж буйтай мунхаг нэг нь ойлгодгүй хясалтай л да. Сонин содон зүстэй амьтаг ховор амьтаа агнах нь бүхэл сүслэн залбирдаг ард түмэн минь өнөөдөр дэндүү бусрамг үйлс хийж байгальтайгаа ширмж харж байгаа болж тээ. Байгаль өгч авч энэрч гисгээж чадах хамтай шүү гэдгийг л ухаарч аваасаа гэсэндээ энэ түүхийг бичлээ. Одоо цагт цэцэн буу хурдан машинд ан гөрөө чон үнэг амраахгүй элдэн хөөж баястаг болж ард нь өвлийн үр отоостой байдаг гэдгийг үе удмаараа төлөх болно гэдгийг санаж явахад илүүдэхгүй биз дээ. Аавхын ухаанаар дэнслэнэцээ гэсэн байна. Өстой сонирхолтой байсан байна тий. Энэ тарваг саяны өмнөх тарвагтай холбогдсон ойлгосноо. Тий. Тийм байна. Тийм байгааз. Тэр тарваг ингээд устсан. Агнцсан чинь гэр бүлээрээ сүрсэн гэдсэн чинь яг холбогдчихлоо шүү. Тийм байна тий. Сонирхолтой. Ер нь нэг юм зохион шиг байх юм тий. Яг тийм гоё бичдэг юм байна.
За үргэлжлүүлэн дараагийн постыг уншия. Сайн байна уу та хоёртоо бичгэр хөрөх өдрийн мэндийг хүргэе. Нөхөр охин бид гурав анх аавынхаа хажуу хашаанд гэр бариад тустай гарч байсан юм а. Охин маань тэр үед 2 ой гарантай л байсан. Тэр хашаанд бууснаас хойш нөхөр өвтөөр байнга муудалцаж хэрэлдэх болоод сүүлдээ салцгаасан. Тэр үеэс л бүх зүйл ихэлсэн гэж хэлж болно. Хамт ажилладаг эгч маань манад их ирж хондог байлаа. Нэг өдөр урдийн адил ирж хоноод хэдэн үг сольж байгаад би төрүүлээд унтаад өгчөө. Өглөөс ирсэн чинь тэр ажлын эгч маань танай хашаа нэг л бишээ. Танайд ирж хонох болгонд л гэрийн чинь нараар хүн яваад байх юм. Тэгээ чамайг дутгаар чирүүсээс ирэхгүй маа гэж хэлв. Би ч яг одоо хараадахыг гэж хэлээд гадагшаа гараад гэрийн хойгоор тороод хартал юу хүн байтугай амтны мөрч байгаагүй. Өвлийн 12 сар хавцаа байсан л да. Цас ороод дарчихсан болов гэхээр шүн цас орог байдаг. Дараа нь сар гарны дараа гэсэн үг шүү дээ. Хамаатан садны манай хамаатны ах эгч хоёр ирээд хонсон манад. За тэгээ өглөө бас л гэрийн чин араар хүн яваад байна гэдэл хэлж эхэллээ. За тэр үеэс л энэ хашаа нэг л биш юм байна гэж удаад охинтойгоо аавын доо хондог болсон. Хаяал нэг ирж хондог боллоо л да. Харин хавар нь охин маань имэдэ манай гэр муухай би орохгүй гэд эмээ гайхаад үгүй яаваа хүүхээ асуусан чинь улаан палаажтай маама нуугдаж тоглоё гэж дуудаад байдаг штэ гэж хэлсэн байгаа. Тэгээ удалгүй гэрээ буулгаад холцсон тэгсэн удаачгүй нөхөртөөгөө эргэж нийлээд за саяхан тэр хашааныхаа талаар яриад сууж байтал нөхөр маань би мэдэрсэн гэртээ ганцаараа байж хахад хүн хашааны хаалга нэгээд орж ирсэн. Би чамааг л юм байх гэж удаад хэвтэж байтал гэрийн хажууд яг миний харалтаа ирж зогсож байгаад тэгээ буцаад пит хийдэл ингээд маш хүнд гिचгээд ингээд гүүгээр авцсан. Тэр хашаанаас холцсноос хойш миний амьдрал эргээд хэвэндээ орсон доо. Хашаа байшин гэр орон байр саваа сайн судалж байж ормоор юм байлээ. За энэ уншигдах юм бол дахиад хэд хэдэн зүйлээ оруулнаа. Тэгээд дандаа сонсдог шүү. Баярлалаа гэсэн байна. Ярин л гэх юм да газар орны байдал тийм ээ. За яавал эфирийн шууд утсыг нэ 77 77 38 83 77 77 88 30 дугаараад таны өмнө нэглээд ихэр тагуур тохиолдсон түүхүүдээс бас бидэнтэй хуваалцаарай. За бүгдэнд нойроо мэндийг хүргэе. Алмас шулмснууд аал гэсэн хүмүүс. За нэг лайв руу орж ирэх гэж нэлийн болоод л хашаа гарчгаар орж ирэхгүй байгаа тань яа. Тийм. Сүүлийн үед ерөөсөө манай Facebook ч тэр YouTube-д юм жоох нэг тийм байгаад шүү тий. Сайн харагдахгүй ч юм уу тийм их асуудал байдаг шүү. Тийм байна. За тэгээ сүүлийн нөгөө нэг YouTube руу яга шинэ дугаараар орохгүй байгаа гэдэг. Чүн өдөр болго яг цагтаа ороод ирээ. Ороод байгаа. Тэгээ сонсогчд маань жоох олж чадахгүй байна нэг юм асуудал байна шүү тий. Би тэр бол яг ороод лайк гэдээ арчаал гарч юм та. Тийм. Би тэр бол шууд оруулах. За ихний сонсогч байна уу? За самна оромд. Чимдээ. За түүхөө болцгоо. За. Энийг баг үйс юм аа 4-5 дугаар ангид. За. Я манайх нэг энэ одоогор хорол заард харахгүй ирдэг шүү. Тэр үдээс тэгээд нэг шөнө би орой гарч бийцэх гад манай яг уртлын хэсэг юм ерөөдөө задгаа тийм уулах газар байдаг байсан. Яг манай ардхан талд нэг мэлээ балгасан байшаа байдаг гэсэн бидний нөөж ичиход. За. Тэгээ би нэг шөнө гарч бийцэх гад ерөөсөө жоохон зайдуу гараад бийцчихсэн чинь арт нэг л хүн ойрлоод байгаа юм шиг санагдав. Тэгэхээр хүн чинь ингээд юмнаас айхаараа би дараагаад нуруугаар нэг сонирн болоод бүт таагаад явчихдаг шүү дээ. Яг тийм нэг мэдрэмж төрөл би чинь айснаа шууд гэрийн зүг ороод өмгүй ортон жилээ. Үчи ч одоо юу читгэр шалан үт юм шиг гэр мөрдөө гүйж орж ирээд юу болоод байгаа юм. Гэрийн арт цай нэг юм байсаа идэх. Бид тэр чинь юу ч мэдэхгүй. Айгаад арт юу болж байгааг би мэдэхгүй шүү. Айгаад шууд гүйсэндээ ороод ирж байгаа. Тэгээд хэд хоногийн дараанаас нэг найзтайгаа хундгаа гэдэг найзтайгаа тэр аваар тоглож яваад тэр яг байшингийн яг наагур нь явж ирсэн нүд нь нэг юм сүрцгээл өнгөрдөг байхгүй цагаан. Тэгэхээр би айгаад хүш андаа чи тэрийг харсан уу гэдэг. Юу байгаа юу харж юу ч харагдахгүй шүү дээ. Хоёул андаа тийш очиод үзээд хийдэ гэлтэгдэг байхгүй. Тэгэхээр манай хундгааны айлаа яах юм бэ андаа хэрэггүй. Наач манай ээж бити ороо гэсэн. Манай тэр хундгаа гэрнээс манайхыг тэнд дүүж очиход байсан. Угаасаа тэнд нилээ хэдэн жил байсан. Тэгээ би яах вэ? Сүүлдээ таньсаад найзалж эхэлсэн байхгүй. Тэгэхээр манай тэр найзыг харахад ерөнхийдөө сайн мэднэ. Тэгээд манай ээж надад ч бити орж байгаараа гэдгийгсэн. Тэгээд би юм тоосонгүй хамтаа очоо үзье гэл. Тэгээд очоод байшин доо ингээд дөнгөж хальт ингээд өнгөдөн штэ хүн чинь. Тийм. Хальт ингээд өнгөсөн чинь нүг нүцгэн нэг хүн яг ингээд цонхныгоо дор над руу хараад би бүр амар айгаад зүгээр сүнс байсан ч болоод ом гүүгээл
би гэрлүүгээ гүгд яаж гэртээ ороод суустаа санахгүй юм чи бүр. Яг тэр үедээ бүр тулгамдаад ингээд амар шоконд ороод хүүхдээс нь болохоор тэр ихтэй юу харснаа мэдэхгүй. Тэгээд би түр тайвширч суугаад ээж мэж хүүгээ миний хүү яасан зүгээр үнэ тэрийг чиста тайж цомтից амар сонирн болсон. Ямар ч үг дуугаа орж ирэл зүүн дээрээс хангал дээр миний хүү суус юу вэ яасан юм бэ? Тэгээ би шүн хардаараа зүудлээ ерөөс онц чадгүй халуураад хамаг би хүүтэн үл бодсон. Тэгээд маргааш нь ээжтэй гандан мандаа ороод яасан хийсэн гэсэн чинь нөгөө нэг ламд үзүүлээ ламд гэсэн чинь танаа хүүхд чинь нэг хий үзэгдэх нэг сүнс тэрэнтэй таарсан юм шиг байна да. Сүнсэн зайлцсан байна. Яа болроо. Ном уншуулаад тасдаг. Тэгээд ном уншуулаад яана цаана үгүй. За тэгээд тэр өрөөнд очоод ерөөсө бодлоос гардгүй. Гэрээс гарахаас яа. Шинэ болохоор нөгөө чинь бодогдсон. Гэрээс гарахаар л айгаал. Шүд тэгээд гарч барахаар ахаа цугаараа агаа ихтэй цугаа гэх. Тэрнээс яг хэд хоногийн дараах манай тэр унтгааг найз ээж нь манад орж ирээ хуучлаад би хайц сонссон байхгүй юу. За. Тэгсэн чинь тэр хуучин тэр айл тэр одоо нөгөө балга цолчин байшин тэднийхээ тэр айл нүүж ирж хооронд айгуу тийм талуухан хосууд хоорондоо ирлээд. За. Тэгээд яг тэр оройн юу яасан бэлээ тэгээд байшинтайгаа шатаад яана. тэгээд залуу өө тосцоосон. Тэгээд дараах нь тэр байшин гинт ирж тойрох хүн байхгүй хамаатан татан гээд ахын тийм хүмүүс байдгүй юм яасан тэгээд байшин яг тэр өвөр ингэж өнгөрсөн юм бэл. Тэгээд л тэнтэй үлдсэн юм даа. Тэгээд тэндээ ихнэр нь үлдсэн гэж ярьдаг юм байлээ. Тэгээд шинэ орой явгууд наагур цагуур ганц нэг хүний эзэн мэлцгийг татдаг юм байлээ. Тэгж ярьж байгаа юм би сонсоо. Би яг тийшнээ тэр эмгтэй үнтэй таарч юм байна да. Тэр чинь бүр гизэн цагаан өдөр ихгүй. Тийм ээ тий. Үн чи яг тийм байдалд орохоор амар айхан мэтэл бүрээс юу ч бодох, юу санах юм юу бодож байгаа ерөөсөө мэдэхгүй, юу хийж байгааг ч мэдэхгүй юм байл ерөөсөө. Тэгээд ерөөсөө яг тэр чиглэл нүд нь ингээд харагдаж байна. Тийм байна. За баярлалаа танд. Багсан баярлалаа. Өчиг сайхан өнгөрүүлээрэ. Их хөрх гэртэйгээ шатцсан бол аргач байж үү тийм ээ. Тийм байна тий. За ойлоо хамтран ажиллагчаа танилцуулаад өргөжлүүлье. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар шингээх чадвартай Ботагээл. Тэгэхээр ходоод улаан хоолой дээр гидсний өвдөл намдаах, зочмог архаг суулгал зогсоох, өөрөөр хэлбэл хордлого үүсгэсэн гадны хорт бодис буюу тэр гүйлгэлд үүсгэсэн бактери, вирусыг ялгаруулсан хорыг өөртөө шингээгээд гадагшласнаар гүйлгэл зогсоодог юм бүтээгдэхүүн байна. За Крамилийн амттай уучраасны тийм гашуун амт байхгүй 24 сараас дээш бүх хөөхөд насанд хүрэгчэд хэрэглэх боломжтой. За хүмүл буюу сироп холбоотой уучраас нь уухад амар юм билэ. За тэг үйлчлэгээ хурдан албан ёсны баталгаатай Солонгосын алдар Devon компани үйлдвэрлэдэг хаанч хизээч хэрэглэх боломжтой. За тэгэхээр аваад явна гэсэн үг. Ингээд гүйлгэлтийг л маш хурдан дайрлах чинь тийм ээ. Хүүхэд уугаад хэлбэр үйлчлэгээ нь хурдан бахны. За та бүх эмийн сангуудаас худалдаа авах боломжтой. Тэгээд им учраас эмийн заавартаа заавал танилцаараа шингэх чадвартай Ботагээл хамтран ажиллалаа. Баярлалаа. За үргэлжлүүлэн дараагаас сонсож байна уу? Байна уу? Амаа. Сайн байна уу орой минь? Бүгд Албогдлоод. тэгээд бас юу өөртөө явдаг юм тийм. Аа тийм. За энэ нэг юунаас ковидын дараах махгүй 60-ны гаруйс наашаа машин явж байгаа. За. Ийм арай ашиг дахмаа тийш авсахгүй. Яг тэгж энэ зам зарчихсан юм аа. Тэр нөгөө имэйлтэй тойрж яваад имэйлтэй ингээд тойроод явж ирсэн. Тэгээд өсөж надад онгой. Тэгээд нэг ганц хоёр машин ингээд яваадсан. Тэнгүүт тэргээр шууд чиглэрээ. Тэр орой тавчаар явж байгаа. Хүн 60-ны гаруй өнгөрөөд нэлээд тийш явж байгаа. Би юусаа замаа хаж юмсан. Өө чи нэг юм урт юм яг залаасаас ингээд нөмрөл өгч болсон. Би эсвэл надруу нэг дараа ингээд ихнэрийг хадгалж онцсон юу вэ гэдэг ингээд. Нас нэг дараа тэгээд тайхгүй ингээд яваад согтуу хүн биш юм а дараа нь уцаад амар уртын гарыг нөмрөл авчих болсон. Тэгээд яг би тэр нэг юм байна уу таа би бодчих над яхахгүй тохиолцсон байхгүй. Ковид яг дараа. Тэгээд би юусаа тэрүүгээр одоо ингээд явахтай байна. Өдөр явдаг. Тэгээ ерөнхийдөө бас имиж явдаг байхгүй. Одоо бол машин дээр пилот дүндээ явж яхаа. Миний ард бүр нэг гэрэл гараа яваадсан. Тэгээ би ард нэг машин явж байгаа. Тэр 20-ын очоод нөгөө цогцоо хөрөөл наан зогсоод тэр машин зогсоо хасан зогтоо нэг машин өнгөрсөн тэгээд аюу зам бонсон зогтоо хүн байгаа юм л үгүй. Доорн бодоод хүн байсан бол дайрагдаж шүү дээ. Тийм биш. Урт нэг зүгээр нэг юм нэг
нөмрөөл яг жолоослаас ингээ яг шил класс ингээ нөмрөөл гээд над руу орж ирсэн өдрөө орж ирсэн. Би эргээд сандраад ирж дараа хурд мурд гайгүй явж нэг подкаст юм сонсоод прэмгөө подкаст сонсоод орсон явж юм сонсож явж ирсэн. Оцоо YouTube дээр тийм тохиолдсон юм а тэрийг яахсан. Тийм ээ. За баярлалаа танд төг хаваалцсанд. Олбогсон баярлаа. Баярлалаа. За дараагийн сонсогч байна уу? Олбогдсон байна сонсогчоо радио хамтраагаараа. За орой минь. Орой минь. За түүхэн хаваалцсан. Өөр тохиолцоод нэг гайхамшигтай юм хаваалцах гэдэг. Гайхамшигтай гэдэг нь одоо нөгөө амар Одоо энэтэй холбоотой л да. За. Гэтэ энийг би одоо нөгөө аимшиг гэхээс илүү гайхамшиг юм байна гэж үзсэн байхгүй юу? За. За би нөгөө Налах Улаанбаатарын хооронд автобус барьдаг байхгүй юу? Барьдаг байсан хууч. За. Тэгэд нөгөө бас нэг жуулчнд явдаг. Тэгээ нөгөө микстэй 14 5 хоногод. Тэгээ нөгөө өглөө өөрөөр нөгөө шүн 3 цагт нисгтэр хүмүүсийг хөргөжчихөд тэгээ буцаад Налахын зам одоо нэг урсгалтай байлаа шүү дээ. Хоёрхыг инээтэй. Одоо энэ шинэ замаас өмнө шүү дээ. Тэгсэн чинь бүр нойр болтгоо. За. Бүр ингээд очоод одоо 6 хэдээс өглөө гараа тавиад. Тэгээ бүр ингээд аргаа ороод ингээд пармар тавьсан. Манарцсан явж чичээд энэ замын хоёр талаар хүмүүс байна. Хүмүүс гар мар өргөөл тэгээд юу юм бэлэн ч хар өглөөгөр ийм хөдөлгөөн ордог үлгүй үлгэл тэгээд замын хоёр талаар хүмүүс ингээд хэсэг бүр ингээд одоо нэг 30 40 м 40 50 м 100 м зайтай баах уусаа ингээд гар өргөөл тусаадсан гэсэн. Тэгээд ингээд зарим нь ингээд яа. Тэр би бүр ингээд яг гордын стирод юу гэдэмтэй яг тийм юмд орчихгүй юу. Тэгээд би эргээд юуг дүгнсэн бэ гэхээр энийг хий үзэгдэл юм хүмүүс ингээд харлаа гэж яриад байдсан шүү дээ. Урд нь ингээд хартан байсан зүйлээ ингээд жоохон ядрах юм уу, нойрмоглох юм уу тэр үедээ хүн ингээд гинт ингээд хальт орж ирээд тэрийг ингээд санчтын юм шиг надад санагдсан байхгүй юу. Яагаад гэхээр би нөгөө тухайн үе чинь одоо нэг 4 5 дахь жилдээ автобус барьсан байсан учраас ингээд хүний нүд өөрөө ингээд бичлэг хийгээл яваад байт юм байна л да. Ингээд бичлэг хийгээл за энд нэг юм хүмүүс тент юм байсан ингээд санах хойц гэх юм уу. Тэгээд би одоо энэ тент хүмүүс тийм харсан ийм хасагт нь яг гоо үнэхээр тийм харсан байж болно. А гэхдээ миний бодлоор бол тэр хүн ингээд ядраад зөөрмөглөх юм уу энэ хоорондоо урд нь нэг болж исэн юмнуудынх нь өмнө ингээд хальт гүүхээр тэрийг энэ юм явчлаа гэд харж исэн болов гэд. Тэгээд би тэр хүмүүсээ ингээ эргээд ингээ бодох дандаа нөгөө замаас сууж исэн хүмүүсээсэн байгаа байхгүй юу. Тэгэхээр та өмнө нь авч ирсэн хүмүүс л харсан гэсэн үг байна шүү дээ. Тийм. Тэгэхээр одоо би юу гэж хэлж байна гэхээр хүний нүд өөрөө ингээ бичлэг хийгээ яваад идэм болов. Тэгээд яг ингээл ядраад ингээл ингээ зөөрөнгөлөл ингээ яг тэр завсрал яг 50% хооронд тэр нэг юм ингээд гинт орж ирсэн юм бол бүр тийм нэг үлгэрийн юм шиг тийм нэг юмд орж утсан. Тэр одоо аимшигын зүйлх үү одоо юу гэж би тайлбарлах мэдгүй байхгүй. За баярлалаа. Та нэг юм хаалцах гэдэг. За баярлалаа. За. За дараагийн сонсогч байна уу? Байна уу? Рэм нүргээ. Раминд түүхэн хаваалцсан. Одоо би нэг юм ажилласан ба. Би өөрөө сул хардаг хүн байхгүй юу? Арамуудаа гэсэн үг. Тэгээ өөрчлөсөн чи би нэг найзандаа очиод тэгээ явах то бүүнээр ингээл жоохон пиавээ угаал. Манай жоохон татарчлаа. Би ч гэсэн жоохон халаал байж. Тэгээ бид хэд байж байгаа. Энэ харахгүй он чи гэр контраагаад ажилласан чи нүдэнд нэг цагаан юм сүйдтэй гэж аахгүй юу? Тэгэл ингээд яах чинь цонхныхон давсан дээр ерөөсөө нэг цагаан гэрэл ирчээд болтгоо шүү. Тэгэхээр нөгөө цонхон дээр нь яваад очихоор нөгөө гэрэлт нь хамаг дагуулаад хоолны шкаф аваа. За. Тэгээ хоолны шкафын тийш ингээд харж ирсэн гот. Тэгэхээр би буцаж болоод орондоо орцоод хөвтөжсэн чи. Гэнт миний хажууд ирж суугаад. Тэгээд би гэж цочоод ухсыгээл самартан чинь нэг ус таарсан. Тэгээд нөгөө төч би алга болчихсон. Тэрнээс хойш би нөгөө унтаж чаддгүй. Дараа нь нөгөө хүмүүсээс сурган дуулахад нэг Google-тэй хүүхд наавна гэд байсараад авсан юм байна. За. Тэгээд тэр Google-дээнээс нэг ламд үзүүлсэн гэсэн чинь тэр Google-дээр тэгээ ирсэн сүнс ирсэн гэдэг. Манай тэр найзууд ярьдаг юм бил. Тэгээд тэр Google-дээг нь шатаасан чинь зүгээр болцсон гэж нэг тийм сонин дуугаас байдаг юм байлээ. Энэ одоо 2020
онц тохиолдож байсан. Манай хүүхд харахаас өмнө тэгээд би тэрнээс хойш өөр хүүхэлдээ авч өгөхдөө бас ямар өнгө өстэй тэрийг айгуу сайн хардаг. Тийм нэг айхтар түүхэд. Цагаан өстэй баар би ямар ч байсан авч болохгүй байлээ гэж миний хувьд боддог аахгүй. Тийм байна. За баярлалаа танд. За Өчиг сайхан өнгөрүүлээрэй. За дараагийн сонсогч байна. Тано. Байна уу? Байна үчим минь. Үчимэнд энэ нөгөө амьдлаг уу? Та холбогдсон байна. Радиог унтраагаарай. Унтраач байна. За. За анхтаа холбогдож байна. Гадаадаас холбогдож байгаа шиг байна те. Тий, гадаадаас холбогдож байна. Би одоо бүргэд нь одоо юу гэдгийг тэрнээс дэш юу алмас мууч юм. Унтахтаа дандаа харж унтдаг юм найхаа байд. За. Тий, би нэг хэдийн гас яри да. За та нэг төгөөл хуваалцах цаг байна танд. За. Би нэг оюутны байранд байсан байхгүй юу? Таах ирчээ. Гэтэ яг нөгөө жоох нөгөө монголчууд нэг юм зүг мэдэрдэг байсан. Тэрийг дараа нь бичээд байсан. Тэгээд тэр байранд орсон чинь ингээд шөнө яг 2-3 хооронд ингээд яг унтаг юм шиг хэрчдэг. Тэгснэ тийм цайвар нэг одоо юу гэж ман ч юм уу юу ч юм цайвар дуу юм ингээд яг тэр хаалганы ажиглал жижигхэн юунд гараад ирдэг. Хажуудлын ханаас. Тэгээ яг тэр орлооч ихэд ингээд өрөөд ирдэг. Тэгээ би чинь тэнд нөгөө нэг сарын байрны мөнгө, нэг сарын байрны мөнгө, нэг сарын нөгөө барьцаа, нэг сарын жуулчлалын мөнгө төлөө орсон болохоор тэрнээс гараад ивч чадахгүй. Эхний шин бол яг тийм гараад ирэхэд үнэн чочилд орчихсон. Тэгээд шин сэрчээд нөгөө төрөөс айгаа цагтаа дуусах уу гэж бодох шиг, найзуудаа дуусах гэж бодох шиг. Нэг тийм болоо өнгөрчээсэ. Тэрний дараах нь ингээд би нэг өөс тийш явж ирсэн чинь миний нэг таньдаг хүн асуурцсан 6 он жисэн. За. Тэгсэн чинь нөгөө зүудэнд орж ирж ингэдэг юм байна. Нөгөө шүүсэн даруулна гэдэг шүү дээ. Тэгээ хүмүүс нөгөө болчин ядархаар нөгөө тарих ажиллаад идэг тэгээд ингэдэг үгүй юм шиг байгаа. Ингээд нэг зүудэнд нэг юм ороод ирсэн би ингээд нэг сайн харсан чинь нэг 10 метрийн цаана нөгөөдөг чинь байж их нөгөө асуурцсан залуу. Тэгээ би чачаад ирсэн чинь дахиад ирсэн чинь нэг 2-3 метрийн зайтай хүрээд ирсэн байхгүй. За. Тэгээд очиад чацаж ирчээд дахиад утсан чинь яг ингээд дээрс суучаад чи намайг танихгүй байгаа мó? Чи намайг харахгүй байгаа мó? Гэт ингээд ойлоод байсан. Тэгээд би нөгөө чи яг нөгөө хажууд байгаа хүмүүс юм сонсоод ирсэн болохоор ингээд сэрхгүй төрж чадахгүй. Тэг хүн ирсэн намайг цогсрөөсөнгүй чи зүудлээд байгаа мó гэд. Тэр нь зурдаар өнгөрсөн хүн байсан юм уу? Тэр нь нөгөө зурдаар нөгөө өндрөөс унаад асуурсан байхгүй юу? Тэг өөрийнхөө өнгөрснийг мэдэхгүй л байгаа юм байна да үргэлж. Өнгөрсөн тэгээд тэмэрхэн болж байсан. Та хаанаас ирж байгаа вэ? Аль улсаас? Би Европоос ирж байна. За. За. Тэгээ манай нэг оюутны байр чинь ингээд 4-5 хүний байр ахгүй юу? Тэгээ манай хамгийн дээдлийн оюутан битүүр ер нь ингээд байдаг. Тэгээ манай давхар тэгээ би нэг удаа ингээд яг нөгөө юм нэрээ хаана явж байгааг мэдрэгддэг байхгүй юу? Тэгээ нэг удаа гэрэл асаач зүгээр болчдөг. Тэгээ нэг удаа нэг аюу ядарсан юм яасан би нам утсан байсан чинь. Өтөн яг миний орны хөлт тулаад ирсэн байхгүй юу? Тэгээ би хажуудлаа нь тойрч гарч гүгээд би хүн дотор өмсдөг болоош. Тэгсэн доороос мэнэ гэд манай нөгөө тэр яг оюутан хотыш ирж ирсэн байхгүй. Тэгээд тэр надтай мэдсэн чинь би мэдлж чадахгүй дурахгүй шигсэн. Тэгээ маргааш нь би өрөөнд очиж тагшаад хэлсэн байхгүй. Минь чи тэр өрөөнд амьдарч ирсэн те. Чи ямар нэгэн тийм нэг ерөөсөн ч юм уу тийм сони юм чи анзаарсан гэсэн чинь тийм ч гэж хэлээгүй үгүй ч гэлээ. Чи ямар нэг юм мэдэрч байгаа бол зөгтчл амьдрах хэрэгтэй гэсэн чинь. Мэдтiin юм те. Тэгээ манай өрөөнүүд дээдлийн өрөө ялангуяа нэгэл хүмүүс орж ирээд 2-3 сар орчвол өсрээд 2 сар болоод тэгээд гараад идэг байхгүй. Тэгээ би чинь айгүй тийм том байранд ганцаархнаа. Тэгээд сустайгаа нэг юу байсан. Тэгээд нөгөө юу би нөгөө байрны ясан тусалж байгаад нэг агуулгатаас нэг хүний ор харсан байхгүй юу. Өрөөгөө тэгээд том харагдахгүй. Энийг чинь би эргэлжчихсэн тэгдэг гээд. Тэгээд яг тэр үүдний тэр тагс дугуйсан хааны хойтолд нь тавиад унтснаас хойш тэр юу хавцсан. Шин намайг зэрэг хөвөлдсөн. Тэгээд би яг тэрийг нэг монголчууд ярьжсэн чинь нэг залуу намайг бүр үгүйсгээд битэр бод зодтолдох шахах юм болсон байхгүй юу? За. Тэгээд сайхан найзууд болчоо дараа нь тэр нөгөө манад ирсэн байхгүй нөгөө орох байрг болчлоо гээд. Тэгээд нэг сар гарсан болсон юм. Тэгээд би байрны мөнгө асуухгүй хоолны мөнгө юу ч асуухгүй тэгээд цог байгаа надад гоё байхгүй юу? Би шин бүтэн найз таанаад байгаа. Тэгээд би нөгөө заримдаа нөгөө үүрээс нөгөө ажил гараа явчихдаг. Тэгсэн чинь нэг өдөр буцаад орой үрээд ирсэн чинь нөгөөдөг чинь ингээд нүдэн айгу том болсон гэдэг нэг сонирн болсон. Тэгээд ингээд шүн хажуугаар дүүшээ өөрөө нэг хажуугаар хүн яваад
Тэгээд ингээд сэрч чадахгүйсэн чинь гарнаас нь татсан гэдэг хуруунаас нь. Тэгээ би нөгөөд чи айлахгүй тул цуг байлах нь бол хулган баахаа нөгөө шитэр галдгаанд хулгай явж ирсэн гэсэн тэгсэн чинь чи тэнийг юм уу хулган бол ингээд жирэлжэл гэнтэрч яг хүн байсан гээд. Тэгээд би яг яаж яхад нөгөө видео тоглоулагч ингээд гат нөгөө пауз авчаар нөгөөд нь 5 минутаар дахиад буцаад өөрөө тоглолцдог байхгүй. Тэгээд тоглолцсон мэт нөгөөд чинь тэрнээс бас айлчиж. Тэгээд юу ч бодлоогүй биш ингээд хоол мол хийж ирсэн. Яг бүрэнхий болсон чинь бүх юм бэлдээд тавьсан. За би явлаа гэсэн явдаг гэсэн. Айцсан л байна да аргагүй. Тэгэхэд бол би амар гомдд юм билээ. Тэр надад уцнах гэж байдгүй гэж үгүйс гэж надад доктор шахуу байж яснаа. Яг өөрөө тийм жоохон юм бүтлэнгүүтээ намайг аяа. За баярлалаа танд түүхээ овоолцсонд. За баярлалаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. За. За өнөөдөр холбогдож түүхээ овоолцсон хамтдайсэн сонсогчтой баярлалаа. Түргээр нэвтрүүлэг өндөрлөе. Студид хөтлөгч Ханцаа амын найруулагчаар өндрөх нар ажиллалаа. Нэвтрүүлгийн хамтраалагчаар Хятадын дотоодын болон улс хоорондын нийслэлийн тээ захиалгын мэргэсэн үйлчлэгээ үзүүлэгч Чайна Цэгийн маань мөн шингээх чадвартай ботыг яллаа. Урагшлуулсан томчуудын шууд нэвтрүүлэг үлээн сонсороо түр баяртай баярлалаа. Баярлалаа.